наадмын уухай төрлөг эхэлсэн нар хур тагширсан зуны одоо дунд сарын шинийн 3-ны Балжин нямтай улаан луу өдөр бид бүхэн Монгол улсын одоо газрын зурганд хотоодын голгор толгой хэмээн тэмдэглэгдсэн 2 дугаар богдынхаа овооны одоо зуны тахилгыг хийж байна. Энэ 2 дугаар богдын овоо гэж яагаад хэрхэн нэрийдэх болсон учир шалтгаан нь бол Түшээд хаан дондогд орж за Баяртахаа хатан хоёрын дундаас одоо Монголын 2 дахь гэгээн буюу одоо Досон Давид амын төрсөн байдаг. За энэ Баяртахаа гэдэг одоо энэ хатан бол Нөхцөл аймгийн Аруулаг сумын Эвтийн голоос одоо Эвтийн голын хүн Даш Тавнан гэж хүний одоо хэн Чингүнжүүрийн одоо шууд ухсааны ийм хүний одоо хэн байгаа юм. Төв аймгийн Алтан булаг сумын нутагт Баяртын инжинд хэсэг хотхойд ирж суурьсан аж. Манзуу ширийн хийдийн суурийг тавилдсан тэдгээр хотхойдууд хийдээс холгүй орших нэгэн уулыг нутаг усаа дурсан санагалзахтаа дахин шүтэж уулын овоо дээр цай эдэнийхээ дээжийг өргөн сүслэн залбирах болсноор 2 дугаар богдын овоо үүссэн түүхтэй. 2 дугаар богдынхаа тагч үтчээс энэ овоог бидний одоо хүмүүс сүүлийн 10 гаруй жил одоо сэргийн одоо тагч байгаа ийм боломжтой болсон. Ингээд уул овооныхаа тахилгыг жилбэр хийдэг. За хаврын тэргүүн сарын одоо шиний ихнэр бид бүхэн бас энэ 2 дугаар богдынхаа овоог болоо тагтыг зуны тахилга нь бол одоо ингээд үргэлжлээд ингэж явж байгаа. Явзан дамб хотгтын шүншгэлсэн өндөр түүхт 2 дугаар богдын овоог Шингүн жав сангаас санаачлан 2010 оноос өнөөдрийн хүртэл нутгийн ард иргэдийн хамтаар дахиж ирсэн түүхтэй. Тэнгэрний ингээс энэ 2 дугаар богдын овоог дахиж олон жил одоо дахиж ирлээ. За энэ наадам маань бол тахилгад зориулсан наадам маань бол одоо өргөн дэлгэр сайхан болсон. Жил бүр одоо улам өргөн дэлгэр болж оролцогчдын тоо улам нэмэгдэж байна. За ингэж энэ овоог тагснаар бол бид бүхний ажил амьдралд одоо үр өгөөжөн өгч байдаг гэдэгт бол бид бүхэн их итгэлтэй байдаг. За энэ жил бол одоо бүр их түүхэн болж байна. Яагаад гэвэл ардын хувьсгалын 101 жилийн тохиож байгаагаараа бүр их онцлог болж байна. Ингээд энэ 101 жилийн ойдон манай хувьсгалын хүчтэн дэвжээний бөхчүүд маань ариун их одоо амжилттай оролцож шин залуу начин цолтонгууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрийн барилдааны цэцэж байгаа даваа очир улсын өсгөдөр жимэгтэй байгаа манай Батчулуу начин гээд олон сар төгчүүд дараагийн солон хүлээгээ байж байна. За ер нь том чөлөхгүй их сайхан бэртэй байх шиг байна. Сандагдэр начин. За энэхүү их мөндөдтэй наадамчдаа 2 дугаар богдын овоо тахилга 2 наадамд Улс аймаг сумын цолтой болон залуу өгчүүд оролцсон 64 бүхэж үзэн мэрэлдэснээс Хөвсгөл аймгийн Шинэдэр сумын Ариа цүлд спортороо Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин Цэрэнбатын сандагд орж 6 давн төрүүллээ. Энэ барилдааны үзүүр өгөхөөр Хөвсгөл аймгийн Галт сумын Ариат цүлд спортын хороо Хөвсгөлийн хүчтэн дэвжээний бүх Монгол улсын начин алтан гэрлийн даваа нэм чалгарлаа. Одоо Хөх Тэнгэр нийгмийн шүүн Мөнхбаатар одоо Батчулуу ханга газрын байгуулсан Хөх Тэнгэр нийгмийн манай дэвжээний одоо 2 дугаар богдох хаваг жил бүр сайхан тагтаг. Энэ жил одоо богдох хаванд анхудаа төрүүлсэндээ баяртай байна. Өмнө одоо 2-3 удаа дөрөвдөлдсөн. За энэ тахилга наадамд бол миний бие сүүлийн 5 жил оролцож байгаа. За энэ бүхийхэн төрөлд бол 2 төрүүлсэн. Тэгээ өнөөдөр бол миний хувьд үзүүрлээ. Тэгээд маш их баяртай байна. Аваа тахилгын маань энэ харга хэмжээнд хөвсгөлийн хүчтэн бүхий дэвжээнийхэн маань оролцолтой 64 бүх барилдаа за олон улсын аймгийн залтаа сайхан бүхчүүд барилдаж соёлын барилдааны амжилттай хийлээ. За энэ барилдаан бол улсын
улсад барилдах хүчүүдийн маань хувьд аймаг сумдаа барилдах хүчүүдийн маань хувьд их томоохон сорилгыг барилдаан болдог. За энэ сайн барилдсан хүчүүд маань одоо аймагтаа, улсдаа, сумдаа их сайхан барилддаг юм уламжилтаа. Тэгээд ингэж бас манайхан бэлгшээдэг юм байна. Ийм ч учраас одоо өнөөдрийн тахилга одоо сорил арга хэмжээ барилдаан маань сайхан өндөрлөлтөө. За энэ барилдаанд манай улсын цолтой, аймгийн цолтой, за сумын цолтой олон бүхчүүд одоо барилдлаа. Энэ болгон бүхчүүд манай сумдаа, аймагтаа, улсдаа бас нутаг орныхоо нэрийг одоо өндөрт гаргах байхаа гэж одоо итгэж найдаж байна. Ингээд тун утгагүй ардын хэсгийн 101 жилийн түүхт их баяр болох гэж байна. Ингээд нийт монголчуудаа, хүсэл нутгийнхандаа та бүхэндээ баяр наадмын мэндийг хүргье. Та бүхэн маань сайхан наадараа.